power bank-ийг хятадын хэлээр гаргах нь буюу мөгдрээ өгөөж хайж үзсгэе. Марын доороо хоёрт нь одоо Монгол төгрөгөө гэдэг. Энийг үнэ хараад өгөө би. Жоронгийн өрөө шүү. За чи нөлөө сайн зэрэглэсэн залуу маань. Хөлбөм бүрөө гол аваад ирчүүд маань. За ингээд одоо хил нэвтэрж байгаа чинь метроны буудлын руу орондоо. Хүннүү ярээр би сая ирсэн. Юун дээр ерөөсөө хоол өгөхгүй ганц Монакогийн угсал өгсөн мэдээд. Чи ихийн тулд цүнхээ ингээд орхилоо. Намайг их байхгүй бол булгаад авсан байлаа. Бүгдээ бишгээ дуусна үтээрээ. Зээ, сайн уу манайхаа бичдэг хэлчихлээ. Наад тарууга нэг өдрийн мэндийг хүргэе. Одоо би Бээжин хотод бичлэг хийх гээд 3 дахь удаагаан Бээжин хотод бичлэг хийх гээд камера асаачлаа. Одоо би Бээжин хотын одоо урд хэсэгт байдаг номер 2 дахь аэропорт. Даашин аэропорт дээр байна. Бүгдээ одоо миний бичлэгэн дээр байдаг одоо аяллууд маань хөвчлэн ингээд гадаа гараад гудамж тэр улсыг танилцуулдаг. Тэгээ ерөөсөө аэропортын голтож гаргадаггүй шүү дээ. Тэгэхээр одоо The Terminal кино Tom Hanks-ийн тоглосон кино байдаг шиг одоо энэ хүү онгоцны буудлын дээр яг юу байна. Бүгдээ одоо сайн мэдхээр Чингис хаан онгоцны буудлаагаа харьцуулаад энэ онгоцны буудлын 5 одтой буудлын тэгээд ялгаа нэг юу байна, юу байдгийн байна гэдгийг мэдэж авцгаая. Beijing. Welcome to Beijing. Чи ихийн тулд цүнхээ ингээд орхилоо. Намайг ихэд байхгүй бол булгаад авсан байж таарах нэ бүгдээ бишгээ дуусна үзээрэй. Одоо ийшээгээ ингээд e-counter дээр би эндээс нэрээ Вьетнам руу явж байгаа шүү. Бээжингээр. Яа хитгэн одоо юу бэ? Хараа одоо энэ дээр e-counter, d-counter гэж байгаа шүү дээ. Энэ counter одоо хит байга харцгаая. Ингээд бид бүхний одоо 4 давхар одоо хамгийн дээд давхарт нь ингээд нислэхэд хичл нисдэг. Доод тэгэхээр нэг давхар дээр нь онгоц ирээд би нэг давхар дээр нь метроны буудлын явдаг юм байна. Метро руу бүгдээ сууж үзэн. За тэндээс хавуулаад A-с хавуулаад за ийшээгээ A B C D E F G H K харагдсан. За K хүртэл байгаа юм байна. Энд ингээ мэдээллийнх нь сервис хэсэгтэй. Онгоцны буудлын ингээ дугуйтай цаг биш машинтай цаглаа байна. Цаглаанаар бол энүүгээр нэр маш их байдаг. Ой ёо. Шүүрж авах гэж ингэж бодлоо энэ хүүхдийг. Тэгээд нэг онцлог нь одоо тэнд байгаа. За би очиод харуулъя. За тэр хаалган дээр. Тэр юу харуулах вэ гэхээр байна шүү дээ. Яг энэ онгоцны буудлаар гарах нөхцөлөө хилээр орж байгаа юм шиг шалгадаг нөхцөл байгаа. За ингэж биш орхон шүү. Эндээс ингэж зүгээр гарчаад наашаа ороход нэг юм гачаа ямаар ингэж гэж хувцсанд ч хүргээд тэгээд энд байлгаж байгаа тэрийг шинжилчээд буцаагаад наашаага ингэж за чи орж олно гэдээ оруулдаг. Метроны буудлын нөхцөл ингэ цүнх шалгаж X-ray-ээр оруулдаг. Онцлогтой байгаа. Ингэ 150 хүртэл хэмждэг одоо жим байгаа юм байна. Мэдээж одоо цүнх чамдамаа хэмжих байдаг. Намайг хэмжиж үзнэ. What? $64.7 байна. Цус юмтайгаа 64.7 байна. Энэ бас хэдэн килограмм нөхөр вэ гэж бас бодож иж магадгүй үзэж байгаа хүмүүс. Одоо би тэгээд та нарт нэг гоё юм харуулъя. Одоо дэлхийн одоо бүх улсад байдаггүй одоо exchange-д байгаа. Exchange хизээч Монгол төгрөг солидоггүй. Ганцхан хятадын одоо Шанхай солидог, Бээжинд солидог. За одоо ингээ Монгол төгрөгөө тав харж байгаа. Тэр Мянмарын доороога хоёрт нь одоо Монгол төгрөгөө гэж байгаа. Гэтэ энэ газруудаар солиход бол шимтгэл аваад идэг. Хэдэн жишээ солисон, юан солисон. Шимтгэл аваад тэгээд ханшийнхаа өргүүлгээр төлөвлөж идэг болохоор та бүхэн Монголоос ирэх үедээ Alipay, WeChat Pay айлуулах хэрэгцээд болохгүй 860 дээр мөнгөө солиод. Тэгэхээр 860 дээр мөнгөө солих юм бол энэ бэлэн мөнгөөр худалдаа авалт хийх үед чинь зарим тохиолдолд одоо буцаад өгөх хариулт байдаггүй учраас жоохон хэцүү байдалд ордгоо. За юм байна. За одоо энэ ингээд усны хэсэг байгаа халуун хутаа ус. Сайхан тааруулаад нэг удаагийн энийг хасан шүү.
Нэг удаагийн юм хөөрхөн коммус хэлбэрээ аяганд суудгаа. За би хүртэ ус очия. За ингээд усыг нь уувал ёсыг нь дагнаа. Хятад хууль чамтай орн шүү. Бүгдээ аялах үедээ хуулиа баримталж соёлтой аялаарай. Хоёр давхарт нь юм хоолны хэсэг байна. Хаач байгаа юм шиг байна. Одоо цаг маань 10 цаг дөнгөж болж байгаа. Гэхдээ бүгдээ энэ хоол нь ямар үнэтэй байдгийг харах боломж 10 биш. Энэ бүр 8 хаадаг юм байна шүү дээ. Business hour гэдэг. 8 хаадаг юм байна. Бүгдээ энэ меню нөгөө тал руугаа харчих. Менюг нь хоолных нь үнийг харцгаая. Би бол хятад ийм шүлгүүдэд үнэхээр дуртай. За ийм 30 40. За одоо энэ одоо байцаатай загасны шүл гэж байна. Ямардуу юу бол ингэ 40-оор авах нь 40 гэдэг чинь одоо 40-ыг үржүүлэх нь 520 мянга. 20 мянган юм шүл авах нэ. Ингээ 20-той хот хяны миний тавтай. Дээрээс нь донгоцоор юм уу дроноор авсан зураг харагдаж байна. Та бүхэн яагаад намайг ингэж явахгүй байна вэ гэж анхудаа Бээжингний влогийг үзэж байгаа хүмүүс байх юм бол би энэ влог дээр явсан байгаа, энэ влог дээр явсан байгаа. Та бүхэн ийшээгээ ороод сонирхож үзэх боломжтой шүү. Миний цүнх одоо тэр эмгтэн цаана одоогор байсаар байна ашгүй. Гэтэ ингэж онгоцны буудлын дээр юм үлдээж болохгүй гэж одоо бүх газар зарладаг. Тэгэхээр хамаагүй ингэж үлдээж болохгүй шүү. Би реклам бол хийдэггүй. Гэтэ мэдээж Монголынхаа бизнесүүдийг харуулад гадаад байх үед харуулах нь хэцүү. За хүннүү ярээр би сая ирсэн. Тэгээд энэ Чингис хаан онгоцны буудлаас ирсэн одоо ингэж чек-ин нь одоо баг юу лээ? Дуусчихсан. Тэгээд энэ хэсгээр ингэ чек-ин хийгдсэн гэдэг нь харагдаж байна. Би болохоор ерөнхийдөө 8 цагийн үед ирсэн байгаа. Тэгээд тэр Монголоос ирсэн онгоц маань ингээ буцаагаад Монгол руугаа 2 цагийн цэцэг байдаг. Штэ жоохон муулчих заяа. Юун дээр ерөөсөө хоол өгөхгүй ганц бонокогийн усал өгсөн. Мэдээж хоол бол хэрэггүй. Жоохон нэг сэндвич маягийн юм төвчүүд бол богино сэлгүүдэд хийцтэй өгдөг. Тэр нь жоохон тийм байсан шүү. Хэрвээ та бүхэн одоо энэ Бээжингээс Шанхай, Гуанчжоу, Шиан зэрэг хотууд руу явахаар одоо ингээд өөрөө чек-ин хийчих болно судлаа. Паспортоо уншуулаад шууд чек-ин хийгээд мессеж авчиж болно. За тэр 5 одтой гэх юм тэр харагдаж байна да. Алах хадуур тэгээд цаана нэм 5 одтой нисэх буудал. Даашин гэдэг байгаа шүү дээ. За одоо ишигээ гарцгаая бүгдээрээ гадаагаа жагаар амцглаа. За. Онгоцны буудлаар жоохон өгчмөдөө байдалтай байна. Цэвэр цэнгийг агаар гэсэн чинь тамхины цэг дээр баг таачгүй да. Ой smoking area гэдэг энэ тамхины цэг дээр баг таачсан байна. Шууд тамхи үнэртчихв. Яг гоё агаар авсуулаад яа. Энэ залуугийн тамхи байж магадгүй юм шиг байна. Гадаа бол өстой янзтай байна. Одоо чи юу байгаа штэ? За тийм сой. Одоо ч 6 сарын Монгол жоохон сэрүүхэн байгаад байгаа. Энд болохоор тийм зүүн өмнөд Азийн халуун, Японы халуун шиг биш. Амар гоё. Сайхан нөгөө цэвэлзүүр cool area нэ. Данч амар тамхитай юм аа. Айн чулуун дээр сайхан сууж. Тэнгэрт бол од ерөөсөө харагдахгүй байна. Энд гэхдээ Бээжинд юу яадаг юм шиг байна. Нараа илүү өрөө жаргах юм шиг байна. Сая би ирээд гэрийнхэн руугаа 8 мөнгө рүүгээ зарсан чинь тэр нартай байсан чинь энд ингээ хаваарахгүй хэвээрэл байгаа даа намайг ирснээс хойш. Оо сахиусан тэнгэмэн чи яа за одоо бүгдээрээ яа заяа.
бусад давхрууд энэ үзье. Сая 4 давхартаа л яваад байгаа шүү дээ. Доошоогоо ирдэг давхруудад ямар дэлгүүрүүд байна, ямар орчинтой юм бэ гэдгийг нь харцгаая. Жохон амраач. Family Mart. За 3 давхарт гараад ирсэн шүү. 4 давхарт нисдэг хэсэг байгаа. За энэ 3 давхрын загсрын хэсэг. Харуулууд байна. Family Mart. Шат нэг юм сайхан ховтой газар байна. Энэ бол нэг сүлжээ газар юм шиг байна. Би өмнө харж ирсэн санагдаа явчлаа. Family Mart. Family Mart 7-Eleven энэ одоо Ази бүрхсэн санаа бүрхсэн байгаа. За энэ 17-гийн пив. Яга пивэн дээр ичөө. Ус хэд гэж. За 4-тэй байна энэ бас. Гих тишиний мэдээж ойлгомжтой. Одоо сүлжээ дэлгүүрүүд хямдхан байдаг ч гэсэн одоо онгоцны буудлын дээр баг зэргийн яцхан баг зэргийн одоо нэмэгдэл байдаг. Хоолн дээр ч тэр одоо бүх газрын жишг тийм байдаг. За энэ 3 давхрын юу юм бэ нөө? Дотоодын нислэг. Миний саяны ярьсан. Одоо Шанхай, Гуанчжоу, Шаньян, Шиан, цаашаа юм уу Хонконг, Макао энэ төр бас нислэг шиг байна. Энийг 0 байна. Өдрөө 0-ыг харцгаая. 0 дотор 15 эмэгтэй, 17 биш 7 эрэгтэй. За би мэдээж шаарч болохгүй. Your airline's check-in counter. The departure on the 3rd and 4th floor are closed. Please proceed to 3-1. National Air Force. За чи нөөлөө сайн зэвэрлсэн залуу минь. Чамайг одоо монголчууд үзэж үгүй шүү дээ. Өө энэ хараа. Хөлбөм бүрөө гол аваад ирчүүд маань асгарахгүйгээр шээх нь байна. За ингээд хятад найлцаа. Завилж байгаа л хөлөө бадаарт сууж болно. Эсвэл ийм энгийнээрч суухс боломж байгаа юм. Гэхдээ сая ихний хараас хөлөө бадаарт суудах нь гэдэгтэй бас түгээмэл байдаг. Ойл шүү дээ. За энэ залууд бүгдээрээ онц үнэлгээ өгөө. Энд нэг маш чухал юм байна. Бид нэг эмэгтэй хэсэг рүү хальт ороод үзүүлчихье заяа. Энэ бол нийгмийн хариуцлага хятад улсад иргэдээ ботсон юу байна. Эмэгтэй нөлөөлийнх нь энэ үүд хэсэгт нь ингээд дамсагнууд байна. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл. Good. Яваад л байна. Одоо ийм та нарын дээд хэсэг уншигдчихвэл ийм smart массаж space гэнэ. Массажны одоо ийм бүхэл бүтэн area гаргаад ирсэн. Бэн дээр харъя. Онгоцоо хүлээх зураа. Эсвэл одоо их хурж ирэх гэж байгаа найзыгаа хүлээх зураа ингэж. Би энийг юун дээр хийсэн сүулт ч хөх хотод төлөө Гуанчжоуд төлөө энэ юмар массаж хийлгэжсэн. 15 минут юм байна. Тэр мэдсэн байна. За. Хурд гараад ирлээ. Тэгсэн чинь одоо над шиг тэгээд ил задгаа юу хийхгүйгээр тэр left luggage гэдэг ачаага үлдээдэг хэсэг тэнд харагдаж байна. Энэ хараа ингээд ухтаж буй найзыгаа энэ сая Шингис хаан онгоцны буудлын дээр байх шиг байсан. Ухтаж буй найзыгаа ингээд бэлэн цэцэг энэ QR-ыг уншуулад Alipay юм уу WeChat Pay-ээр дунг гэж төлөө тэнгуут нэг шилэн одоо онгох юм болов. Тэгээд энэ сайхан бамбруустай цэцэг биш шүү дээ. Энэ бамбруус шүү энэ чихмэл тэгээд мойсон. Бишиг болохоор одоо цэцгүүд байна. Аваад найзыгаа цэцэгтэй тосч болох нэ. Энэ хэсэг дээр бол одоо
Америкийн алдарт McDonald's дэлхийг бүрхээд буй McDonald's байна. Гэтэл бол ингээд доместик үзэл гаргаж McDonald's-ыг байлгахгүй би өөрсдийнхөө мантуг магтаага иднэ гэдэг юм байхгүй. За тийшээгээ бүр хартаа. Starbucks маань ингээд байхыг харж болох нэ. Америкийн номер 1 2 гэх юм цаашаа 2 номер 1 нь ингээд Бээжингийн онгоцны буудлын дээр байна. За энэ доор одоо миний ирсэн хэсэг байгаа. Доошо буугаад юу үзэж болох вэ? Энэ дээрээс нь харъя. Хоос юм шүү. За энэ хэрвээ хоосон байх юм бол бүгдээрээ юу руу явна? Доошоо яваад метроны буудлыг үзцгээе. Метроны буудал нь одоо хэдэн минут явж төв рүүгээ ортыг мэдмээр байна. Тэгээд энэ хүртэл үзэж байгаа бол мэдээж надтай хамт адилхан нэг зүйлийг санаад зовж байгаа. Дээр миний цүнх байгаа болоо. Цүнх рүүгээ суртаа явах хэрэгтэй тийм үү? Цүнхөө орхиод аль хэдийн одоо бараг 30 минут бичлэг хийж явах шиг байна. Хорт гараад ирсэн чи юм боллоо. Хартаа. Overly sick sleep, overly lounge гэнэ. Ингээд хальт харуул юм шоронгийн өрөө шүү. Халтаараад кино зургийн павильон ситком энтер хийдэг юм шиг. Чинь зүгээр ингээд сайхан унтдаг хэсэг байхад наадлын 200 нэгт хүмүүс авдаггүй байхаа. Зүгээр үзүүлэн байх магадaltaй байхаа. Ингээд хүмүүсийн хажууд ингээд унтж байгаагаа үзүүлээд байд гэдэг арай сонирн байхаа тий. За нэгдүгээр давхарцтай тэр хоёр Civil servant цаг хэд болж байна вэ гэхэд одоо ийм байна. 22 28 болж байгаа. Миний евро явах нислэг маань байна шүү дээ. Нэг цагаас байгаа учраас би ингээд маш тайван. Дээрээс нь нөгөө тикет авчихсан байгаа, boarding pass авчихсан байгаа учраас ингэж 50 яваад байгаа шүү манайха. Онгоцны буудлаар дандаа яаж гүйж явдаг. Тэгээд нилээ эрт ирж хүлээж авч ажуу явж байгаа энэ удаагийн онцлог маань. Дөрөв дахь хорттой зөвх маань байгаа. За энүүгээр ингэж буугаад мэдээж subway метро байгаа хаа. За метро руу орцгоё. Опа. Дэшиг 60 м яваад байгаа гэж байна. Би хотын төв рүү явахаасаа залхуурсан. Нислэгтэй ойрхон тэгээд Бээжин хот болохоор юм өмнө нь 2 удаагийн влог хийчихсэн байгаа. Та бүхэн дахиад сонирхоход үзээрэй. Тэгээд ягаарай. Шоолон улсаар надад баярлалаа хүсвэл одоо subscribe товчон дээр дараарай. Уран болоо шүү. Наа English. Энэ Chakwa хэм болоод хүртэл ингээд хоёрхан буудал явд юм байна. Express. Тэгээ эндээс шууд төв шугам руугаа яваад ингээд дамжих юм байна. Ааха. Тэгээд ингээд Union Pay, Master юу лээ. Тэгээ Visa ингээд JCB American Express гэх ямар төрхийн байх шүү. Тэгээ байж дээ. Энийг үн хараад хөө би. 35 явна юм биш үү? Ингээд төв хэсэг рүүгээ ороход. Тэгээд энэ одоо хэдэн километр урт гэ биш. Одоо төвөөс хэдэн километрийн зайтай байгааг ингээд сая нэг газар нэг юм байсан. Тийшээгээ очиж 4 давхарт байсан. Тэрийг би харуулнаа. За ингээд одоо хил нэвтэрж байгаа чинь ингээд метроны буудлын руу орондоо. Бүгд адилхан тэр одоо би Chakwa гэдэг уншлаа. Chakwa гэдэг энэ өртөөнд очоод тэгээд түрүүгээ явах юм байна. За. Өнөөдөр ирсэн хүмүүс ингээд орон гэртээ сайхан хараарай та. Энэ нөгөө юу штэ. За эндээс харж штэ. За ингээд dashing. Тэгээд энэ Chakwa. За эндээсээ ингээд
Энэ шугамд ингэж нэрхээ дамжиж суугаад ингээд одоо Тянамины талбай орж болох юм байна. Одоо нэрээ нөгөө би дандаа юунаас ирдэн штэ. Ирээнээс дамжаад тэгээд унтлагын автобусанд суугаад 2 удаа ирж влоггийг цаашаа дамжаад өөр улсруу явж исэн. Тэгээд энэ 8 дугаар лайны одоо автобус ирдэг хэсэг чинь хай хотоо гэдээ байт юм аа. Хаана вэ? Энэ байна. Энэ дээр манай ирээнээс ирдэг автобус зогсдог. Төвтэйгээ бас ойрхон. Би тэгээд энэ 20-т ордны хойно хостел аваад байрлцдаг. За одоо Capital Airport бол энэ дээр ингээд одоо зүүн хойд зүг рүү байдаг. Тийм 2 airportтай. Ийм сайхан хот байна. За дээшлэх үдэ. Одоо ингээд бүгдийг үзүүлчихлээ. Тэгээ сая хэдэн километр зайтай одоо саяны харагдаж байгаа хэсэг хэдэн километр зайтай байгааг харуулад тэгээд дотгошоогоо бүгдээр орцгоно. Дотор юу вэ нэ? Утасны цэнэглэгч хэсгүүд ингээд зөндөө байдаг юм уу? Сандан дээр холбоотой байдаг. Эсвэл ингээд туслаа charging station болгоод байдаг. За. За ингээд хөшин хүлээж өссөн мөч ирлээ. Цүнх маань одоо энэ урт 4 давхрын аяллыг туршид байна уугүй юу? Хамтдаа цай. Дүү гэт нэг ай орно. Зя эсэм минь амьд саруул байна. Энэ хэсгээр би нөгөө юу харуулах гэдэг байгаа юм. Хэдэн километр хол вэ гэдгийг одоо энэ хэсгээс харуулъя. 16. За, зүүн өргөргийн 116. Бишээ. Зүүн хэсгийн уртарга нь одоо 116, өргөрг нь 23 дээр байх шиг байна. За. Энэ өстой гоё. За, ингээд одоо алдарч явганы өөр цэнгэлтгээс 53.6 км-ийн цаана байгаа юм байна. За, тэгээд энэ ханаас 48 км. Энээс болохоор 47. За эдгээр ч яхаа ингээд Тянамины талбайгаас 44.2. За Деважингийн сүмээс 41 гээд ингээд гол үзэх газрууд нь ингээд байна да. Бээжингийн Дашин олон улсын хэсэг гоцны буудал. Хятадын хэлээр одоо хамаагүй power bank-тай гарахгүй байгаа, хэмжээ заасан байгаа. 10,000 ампер юм утай юм шиг байна. Made in China шүү манайхаа. China man одоо гарах нь уу юу? Ингээд өгөөж хайж үзцгээе. За хэлээр гарчлаа. Мэдээж энд юугаар яг хэлээр гарах үедээ би бичлэгийг айсан. Хятадын хэлээр ямар нэгэн гай болж хураадаг юм бол маш их удах, нислэгээсээ хоцрох, тэгээд цаашлаад өөрөөр асуудлууд болдог. Онгоцны буудал та бүхэн одоо тамхи татах, тэгээд илтээ хуйлж өччих зэрэг зүйлээс бас холхон байгаарай. Power bank амжилттай. 10,000-тай бол ямар ч зүгээр байт юм шүү. Я шүний минь Бээжингийн авцны буудлын найзуудаа. Минийх болохоор ингээд 91 гэжсэн болохоор одоо энэ замыг дагаад өдөр гоо шүү дээ. Энэ юун дээр гадаа байхад байна шүү дээ. Duty энэ дотор биш. Та бүхэн эрт чек-ин хийгээд дотор 5 тухтай амраарай гэсэн. Тэгсэн чинь хараа. Энэ ч яхад 5 тухтай л байна л та. Гэхдээ Segreity Diglianas. Зэн дээр ингээд төгөлтөр гур тоглолдог. Би одоо ийм хаа газрын төгөлтөр гур харчаад төгөлтөр гур тоглолт сурья гэж дандаа боддог л та.
усны буудлыг харах хамгийн дургүй зүйл бол энэ. Энийг үзээ яддаг. Орой ингээд домдох гэхээр боломжгүй болгоо ичдэг. За, өөр гоё хэсгүүд байх баха. Явсаар ирлээ юм. Одоо Бээжин хотод тийм 23 цаг 10 минут болж байна. Энэ 01 цаг 5 минутаас 91-р гейт боёо тэндээс ингэж нисэх нь байна. Вьетнамчууд байна, орсууд байна гэл. Бүгд нисэх нь дээ надад. Өнөөдрийн бичлэгтэй минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бүгдээ Бээжин хотын Daashin Airport-ыг бүхлээр нь сайхан үзлээ. Дараагийн бичлэгээр уулзцаая. Subscribe дараарай. Mongolia. Хичнээн эриглээд өрвөө Влогод дуусгая. Сайхан амраарай. Bye bye.